자, 아무라면 도대 울수는. 자, 후네 시운에게 선납도 보이 울수는 토하니 그냥 어서래다. 토승 선납도. 통가자와 오흐등복도. 오타다 호하 울수는 밑대래다. 자, 연목타 지금 너가르다든. 이나 밀림이 후르데이긴 두르기우다. 자, 산으로 들이기. 어거 시스템 덕holдолд сочхоосон анзаарлага шилжүүлэх аргаар засаглана. 자, 선으로 내게 긴투 서쳐간 누트지 байгаа бол тийм чихний 엄мог дээр хамгаалах хэдийг тогтоох буюу эмгэлдэг юм. Яагаад гэвэл чулуудын шидгүйгээр хүний соннор эмзэгээр ховонд сэтгэл эмтэрхий. Иймээс чихэндээ хаш хас совд энэмит амьд биетээс нь оргосон шүр эднийг суулгасан алт мөнгөн эдлийг хэрэглэж дадах нь соннорыг тогтооход тусыг өргөдөг. За, эмэгтэйг гагц гидсэнд нь зүүдг юм бишээ. Чихний гидсэнд нь зүүдг юм бишээ. Хэрв тэ сүнсний шуугаан сонсохгүй гэх юм бол дээд дэлбэн дээр мөгөөрсөн хатгсан дээр мөгөөрсөн дээр нь хатгаж эмгэлнэ. Энэн дээр амьлуулах тань эмэг хийж сочоогон номхотгож болно. Яагаад гэвэл нүдийг дарж чихийг бөглөж болно. Нүдийг дарсан ч амьдралыг тэмдэх шаардлагатай бол милими хахаад хит. Хаахт нь хэцүү. Харин сонрыг ялгаатай сонсож болдог учраас шүүл түүр мэтийн зэмсгээр дарж дарангуйж болно. Энэн дээр нэгэнт найдсан соннор дээрх арга хэмжээ оршино. Сүнсний дуу хоолойг ядарах цуцсах оюуны хим багын төвшөндөө мэдрэгвэл хим баг сүнсний чимээ сонсогдоно. Дээд төглөө онгодын химд очий гэвэл дотор галын хэмжээ төдий чинээ өндөр байх учигтай. Иймээс байнгын мөргөлтөн 9 жилийн дараагаас хүссэн хүсээгүй сонсоно. Харин гал бадраагчд зүрхэн дүлтэнгүүд химэн унгаавал одоод шуугаан сонсох боломжтой. Тэн дээр аваад байх ухаан байхгүй. Ашиглуулах гэсэн шундал байдаг тул ер нь арвинда. Тиймээс оюуны дархлаатай байхыг эрхэмлэх нь зөв. Энд өрөвч нэнжин зан өөгүй ариун нэр хэрэггүй.
алаг амьдралын авахааж ил хэрэгтэй байна. Авахааж гэдэг арга буруутайгаа илэрвэл ада болох сүлэн арга зүүн олвол арга зүгэн олвол ам малталлах шид байдаг юм. Иймээс аргыг өнгөтэй гэж хэлэхгүй. Ухамжтай юу өрсөөд мэнэ. Арга цаах бол хар өнгөтэй байдаг юм. Арга дах бол цагаан өнгөтэй байдаг юм. Аргалах нь харин хоосон өнгөтэй байна. За иймээс арга цаахын үүлийг, аргадахын үүлийг, аргалахын үүлийг 3 янзын үйл байгааг ялгах оюуны төлөвшүүлэх. Ялгах оюуныг төлөвшүүлвэл сонор дээр шуугааныг тогтоогоод тунгаагаад үйл мөрттэй холбох үзүүр санаандаа тэнхээ мэднэ. Энэ хорвоогийн хэмийн уншлагын чадам суух хаваас хараатан шууд тач харилцах боломжтой. Шууны хэлийг хэмд шилжүүлвэл үгийн дуулыг ингэр сэтгэлдээ мэдэрч болно. Эннийг санроороо биш зүрхээр дуулдаг онцлогтой. За соннор дээр чадамж ирвэл хараан дээр ухаан тодорно. Хүн харж байгаагаа илүү ухаардаг юмстай. За яах вэ? Эрхтэн дутмагтай байлаа гэд соноргүй идэх юм уу? Хараагүй идэх эрхтэн дутмагтай байлаа гэд хүмүүний чадам шилжих эрчимтэй гэж үзэж болно. Тэнд би үг дуграмгүй. Хонготон нэгэн гарцыг гаргана үз. Харин та эгэлтэй хүмүүнтэй мэлмий тогтож өнг ялгаж үйлдэл салгаж чаддаг бол мэлмий хөгийг сондрын дараатай хөглөж эхлэн үз. Хүн харсан бүхнээ тайлдаггүй. Харсан бүхнээс анзаардаггүй. Тэгэхээр хараа дээр анзаарах хөгжүүлэх нь мэлмий тэлэлтийн орон зай хүч юм шүү дээ. Соннор дээр айцыг давдаг бол хараан дээр анзааргыг давна. Иймээс анзаарах чадамжаа нэмэгдүүлэх гэж учир болгон, зүй тогтол болгон, үйлдэл болгоныг аж ахуйн чадвараар, ачин тунгаахын ухамсараар гítэлнэ. За хараа хөгжүүлэхийн тулд зүү нүдээр харахыг эхлэж сурна. Дандаа өрөөс нь нүдийн харцаар анзаарахыг хөглөнө. Галын дөлөөс ахуулаад гадаа гэрт нэгэн нүдээр хараад нь байх учиртай. Энэ дээр анзаарахыг айхтарсан анзаарвал нөгөө нүд нь дээшилжин. Түүний дараа 2 мм-гээр харж, 2 мм-гээр харсны дараа 3 дахь мм рүү шилжих байдлаар дасгалжуулдаг, дадалжуулдаг. За энэ хүү харааны дадал бол 16 хавартаас эхлэх учраас байдаг гэдгийг дурсъя. Ямар тааж 14 хавартанд өрөөс нь нүднээс шилжиж 3 дахь мм хүрэхдээ 16 хавар хүрнэ. Өөрөөр хэлбэл ямар ч хүмүүс 3 дахь жилийн гэтлэгээнээс хараа дэвшүүлдэг юм а. Ухамжтай юу? Харин харсан бүхнээ тайлах нь оюуны чадамж шүү. Анзаарах бүхнээ тунгаах нь оюуны чадамж. Энд эгэрчиж болно. Ирчирчиж болно. Иймээс нь бяцлахын цаг хугацаа, бодлын тунгаалтын хугацаа чамайг төлөвшөхөд хөтлөн үз. Нүцгэн нэгнийг хараа тунгаадаг бодлоо номхдог. Үржил хийх гэхээр л нүцгэрдэг нь хүмүүн биш. Өнгө биеэ угааж болохуулах гэж байж ч болно. Ухаан самуураад нүцгэлсэн ч байж болно. Дөлтөн буугаад
тайчилсан ч байж болно. Дөрөө захтнаанаас өмхөрсөн ч байж болно шүү дээ. Иймтээс нь эхлээд нүцгэн байхыг гайхан цочорч биш. Яралтай үйлдэлд нь яддаж ч бас оннож тунгаахын тулд ойртон олон бодлоор юу ч байж болно гэж зөвшөхийн орон зайнаас харж ширтснээс юмс бүхний ялгаас сая тодордог. Хүн харснаа тунгаадаг өнцгөөрөөл харааны мэдрэмж ялгаатай. Хоёр нүд бултаараа ижил байвч тунгаахын орон зайдаа ялгаатай. Онгод тэнгэртийг бүгд харж байгаа ч анзаарга нь хүрэхгүй байгаа юм. Огтор чөтгөрийг ажиж байдаг ч анзаарга нь хүрдэггүй байгаа юм. Иймээс мөрөн дээрх хагийг хүн бүхэн анзаардаггүй адилхан. Хувцсан дээрх толбыг хүн бүхэн тоолдоггүй адил. Анзаарахгүй чадамжаар л харааны чин төв оюун тайчин нэгдлийн хайх зам. Чиний хэн бэ гэдгийг тодолно. Төсөөлөөр байгаа бүхэн харин ч хараагаа алддаг. Тэгэхээр харж байж яагаад хэрхэн хизээ юунд хүрэх гэж гих үйлдэл цаг холбоосын ухамсар хараа гэдгийг тогтоож байдаг учраас анзааргаар сэтсэн дохионыхоо арыг харснаар л хүн ухамсарладаг. Харин анзаарга дээр бүхнийг гайхах тэлгэр мэлми бясалх хүн анхны хүчиндээ байна. Хөглөөнийхөө анх нь хөгөндөө байт юм шүү дээ. Чинээтэй өссөн хүүхэд нь ядуу хараад гайхна. Ядуу өссөн хүүхэд нь чинээтэйг хараад гайхна. Амьдрал түүний хэмнэл биш гэдгийг хүлцэж чадахгүй бол хэлгэнэ. Иймтээс нь бүхний зөвшгийн орон зайнаас харах нь тунгаахын хүчин ихээ. Харааг нь бодолд бол холбож байж л утгатай байдаг. Бодрол тэмүүлж байж аргатай болдог. Үйлдэлд холбож байж л ухаан суудаг. Үгэнд холбож байж л тарих тэнийн. Иймээс нь бодохгүй чимээгүй шууганыг тархинда бүшөөгөл биеэр амар юм уу гараар гаргаж бай. Биеэр амар юм уу гараар гаргаж бай. Бодлын шууганыг бичгэн бясалгал бөлгөө. Бодлын шуугаан аваа болгон шившгэн чухаг бөлгөө. Түүнээс нь тархин цэнгэн замбраагүй бодлын огторгойд унаад байвал тарих өөрийгөө шатаага тэнгэрдэг юм. Иймээс нэ хаосантай бодлыг тархиндаа бушоогвол өөртөө шивших үг болго. Өөртөө үзүүлэх бичиг болго. Өөртөө зураглах онго болго. Өөртөө өрөөсөх дуу болго. Өрөөсөх эдийтэй. Сонроор бясалгахад үг бол хэрэггүй. Аюулгүй байхад хангалттай. Иймээс их шиг төгжмийн чадамж нь бясалгахын сэтгэгчийн мэдрэмжээ олж авах нэг нууц болдог бол хараан дээр өнг ялган зурх нь бас нэгэн хүчин болно. Энэ зурх чадамж нь анзааргыг улам нэмж, сийлэх чадамж нь илүү хүчрэх хэлбэртэй болгоно. Иймээс үйлдэл нэхнээ энэ чадамжийг өндөр хөнгөн дээр тархийг номхогдохгүй бол харааны чадамжийн хэмжээс алдагддаг. Альва зүйлс давхарлагдаж, оюун санаач салж салангад мэдрэгдэж болно. Энийг нэгт гэж байгаад тунган шүүгээд сэжирлэн ухамсарлах нь оройн хүрдний итвэхээс хамаарна. Үүний дараатай хүртгүй мэдрэмжээ хүн хүртгүйдээ ер нь мэдрэмжгүй.
хүн хүртхүйдээ ер нь мэдрэмжгүй шүү дээ. Тэрийг бодлол мэдрэмжтэй болгодог юм. Арьс бол анхнаасаа л хамгаалаг тогтолцоотой. Хамгийн гол нь хүрэлцэхүйгээр ойртож байгаа бүхэн гагц дохио адил ухгаж байгаа тархин ондоо болгож хүлээж авна. Зөөлөн хатуу адилхан хүрэлцвч зөрөө ялгаа тархиндаа л байгаа. Нуруу нугалам тэмтэрэхэд махал мэт мэдрэгдэвч барай засалчид тэдний ялгааг олдог нь танин мэдхийн хүчээр тэмдрөхийн мэдрэмж хөгждөгт хамааралтай. Иймээс нэ хэр ихийг тань төдий чинээл мэдэрдэг юм. Иймээс нь энэ гурван чадамж оюуны хүчээр хоёр нь эхлэж айдсыг давж, эхлэж анзааргыг давж тархиндаа холбогддог бол тэрхүү хэлбэртсэн зүйл хүртэхгүй мэдрэмжинд буудлах маягтайгаар мэдрэмж тэлдэг учраас тэр мэдрэмжийг даваагүй гэж болно. Арьсан хүртэхгүй мэдрэхгүй. Чи тэр хүнд анхаарлыг тавьж хүртэхгүй мэдрэмжээр таашаалыг л хүсэмжилвэл таашаалт мэдрэмж нь гарч ирж сая шижиг бүхий айдас бүхий адгаг хөгөөрөн тоссох аваас үзүүртэйч мэт өргөстөөч мэт мэдрэгдэж болно. Иймээс чи хүүхэн хонгорын хөх бүхэн тааламжтай болсаа. Хүүхэн хонгорын хөх бүхэн тааламжтай бос шүү сүүд мэнэ. За. Чингээд мэлми хүрдэг нь дүүрэг юу дээ. За. Да удаахт нь хоолон хүрдрүүгэн дараа нар юу дээ. Өнөөдөр тоо ингээд өндөрлөө өрсөөд байна.